өнөөдрийнхөө бичлэгээр юу тайлбарлах вэ гэхээр математикийн 6000 бодлого гэсэн номныхоо 87 дахь үзтий хэсгийн бодлогуудын 5.88-аас 5.92 хүртэл 5 бодлогыг тайлбарлаж өгье. За 5.88 нь ундаг дугуйчин А-гаас Б хүртэлх замд явна гинэ. За зам болохоор тэгш замаар яваад дараа нь өгсөөд тэгээд урууцсан гэсэн ийм замаас бүрдэнэ гэж байна. За тэгш замаар явах хурд нь болохоор 10 км/цаг, өгсөөр замаар болохоор 6 км/цаг, уруудад болохоор 15 км/цаг явж байгаа юм байна. За тэгсэн чинь А-гаас Б хүртэл 7 цаг яваад А цэгээс Б-д очихдоо 7 цаг яваад за би ингэж А-гаас Б-д очих хугацаа нь болохоор 7 цаг юм байна. Харин Б-гээс А руу явах цаг нь болохоор 8 цаг 30 минут юм байна. За 30 минутаа цаг руу шилжүүлээ. 8 бүхэл 61:30 буюу 8.5 цаг явсан гэсэн үг. За тэгвэл одоо бас нэг мэдгэж байгаа юм байна. Тэгш замын урт нь 25 км. Тэгш замын урт нь 25 км. Тэгвэл өгсөөр зам хэд байгааг болох юм байна? За энэ x км гэчээ. Уруу зам нь болохоор y км. За одоо тэгвэл бүгдээ эндээс яах юм гэсэн чинь А-гаас Б-д очих цагийг олъё. Тэгвэл эхлээд би тэгш зам буюу 25 км замыг ямар хурдаар туусъя? 10 км/цаг. За замыг хурдан туухаар явсан цаг гарна. Цаашаа өгсөөд x км замыг 6 км/цагтаа хуваана. Дараа нь y км уруудах замаа 15 км/цагтаа хуваана. Тэгсэн чинь би 7 цаг явсан байна. За одоо харин буцаад явхад манай y маань өгсөөр зам болчихно. Тэгэхээр y км-ийн өгсөөр замд бүгдээ 6 км явж байгаа шүү дээ. X км маань уруудах зам болно. Уруудахад 15 км/цаг хурдтай. Тэгш газар маань болохоор хэвээрээ 25 км/цагаа 10 км-ийн 10 км-тэй хуваахаар км/цагтаа хуваахаар нийт явсан цаг гарна. За тэгэхээр бүгд үндсэндээ ийм систем бодноо гэж болчихж байгаа. За тэгэхээр бүгдээ энэ хоёр сул тоогоо хоошоо гаргачих энэ хоёроо. За хоошоо гаргахтаа яах вэ гэсэн чинь энийг хураач. Тэгэхээр 5 турахаар энд 2, энд 5 буюу 2.5. За тэгэхээр x-ийг хуваах нь 6, нэмэх нь y-ийг хуваах нь 15. Тэгээд 7-оос 2.5 хаслаа. За доор нь болохоор бүгд яах юм гэсэн чинь y-ийг 6 туулаа, нэмэх нь x-ийг 15 туулаа, 8.5-аас 2.5 хасаад өгч. Тэгэхээр манай систем ямар болсон гэсэн чинь x-ийг хуваах нь 6, y-ийг хуваах нь 15, 7-оос 2.5-ыг хасгаар бүгд ер нь энгийн метр болгох ч гэдэг 7-оос 2 бүхэл 21 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 7-оос чинь 5 бүхэл 6 бүхэл 2.2 гэж хасан гэсэн үг тий. Хасах нь 2 бүхэл 2.1. За тэгэхээр манай хариу нь 4 бүхэл 2.1 гарах юм байна. Буюу 2.9 гарах юм байна. За хоёрдугаар нь y-ийг хуваах нь 6, нэмэх нь x-ийг хуваах нь 15, 8.5-аас 2.5 гэсээр манайх бүхлээрээ 6 гарчих юм байна. За тэгэхээр одоо бүгдийг яах вэ гэсэн чинь нөгөө шугамд тэгшгэл маань жоохон энгийн метрийн хэлбэртэй байна тий. За шууд энэ энгийн метрийн хэвээр нь бодож болно. За эсвэл бүгдээ коэффициентийг бүхэл болгож болно. 15 тэнцүү 6. За бүхэл болгохыг гэвэл 6 ба 15-аа ижил байртаа болгоё гэсэн үг тий. 6 15 2 маань 90 гэсэн байртаа болох юм байна шүү дээ. Тэгэхээр ийшээ болохоор би энэ хоёуланд нь 3-т энэ бол 3-ыг үрчгэн 5, энэ 3-ыг үрчгэн 2-оос гэр гинэ 30 байртаа болох юм байна шүү дээ. Тэгэхээр ийшээ 5-аар өгөөд, ийшээ 2-оор өгөөд, ийшээ 15. За энийг бас 30 байртаа болгоно. Тэгэхээр ийшээ 5-аар өгөөд, ийшээ 2-оор өгөөд, ийшээ 30-аар өгч. За тэгээд ижил хууртаасан чинь ижил хуурдаа хаяхаар 5x дээр 2-ыг эргийг нэмсэн. 9-ийг 15 шиг 90 45 гэхэр чинь 135. За энэ болохоор 5-ны эрэг дээр 2x-ийг нэмсэн тэнцүү 180 гэсэн үг. За одоо бид нэр амар боллоо тий. За би x-үүдээ адилхан болгоё гэвэл энэ 5-аа 2-оор хөрвүүлээд энийг хасах 5-аар хөрвүүлж. За 2-оор хөрвөхээр энэ маань 10x дээр нэмэх нь 4-ийн эргийн тэнцүү 270. За 5-аар хөрвүүлэхээр хасах 25-ны эрэг хасах нь 10x
Энэ маань хасах 900 болчихно. За хооронд нэмэхээр энэ хоёр хураагдана. За хасах 21 Y тэнцүү хасах 630 болох юм шүү. За тэгэхээр Y тэнцүү 630 гэхээр энэ маань юу тэнцүү 30 та тэнцүү юм байна. За Y нь 30 км зам байсан юм байна. За одоо би X-ийн олыг бол бүгдээрээ нөгөө арай жоохон давхар үржүүлээгүй байгаа. Аль нэг авчи те. За энд орлуулчих. За энд орлуулахаар юу болох юм гэж Y-ийн хоон бүгдээр 30-ыг тавина. Тэгэхээр Y-ийн 30-ыг тавихаар 5-ыг бүрчгэн 30 нэмэх нь 2X нь тэнцүү 180 болоод эндээс 2X нь 180-аас 150 гэсээр 30 X-ээ болохоор 15 км. За манай өгсөр зам нь 15 км, уруу зам 30 км байжээ. Олох нь болохоор тэгш уруу зам тусбарыг олоо гэсэн. За 89 нь А-гаас B хүртэл эхлээд их замаар яваад дараа нь өгсөөд тэгээд уруудаад гэсэн ийм замаас бүрдсэн замаар явж байгаа гинэ. А-гаас B хүртэл. За тэгш газраар болохоор манайх яаж вэ гэсэн чинь 15 км цаг хурдтай өгсгөөр урд маань 10 км зөөлж буураад уруудахаараа манай хурд нэмэгдээд 25 км цаг болж байгаа юм. А-гаас B хүртэл 2 цаг явсан гинэ. За А-гаас B хүрэхэд 2 цаг зарцуулаад А буцаад B-гээсээ А руу очиход харин хугацаанд 2 цаг 50 минут гэдэг чинь цаг руучлэхээр 2 бүхэл 65 гэсэн үг. 2 бүхэл 65 гэдэг чинь хураачаар 2 бүхэл 6.5 цаг гэсэн үг. За текст замын урт болохоор 10 км гэж байна. Өгсөхдөө X км, уруудахтаа Y км гавдаж. За одоо бүгдээ эндээс явах вэ гэсэн чинь за эхлээд А-гаас B рүү 10 км текст замаар явсан замыг явсан хурдан тоохоор текст замаар явсан хугацаа гарна. Цаашаа үргэлжлээд X км-ийг 10 тоохоор явсан хугацаа гарна. Y км-ийг 25 тоохоор уруудж байгаа хугацаа гарна. Нийлээд 2 цаг зарцуулсан шүү дээ. За одоо буцаа явнаа. Буцаад Y км-чи одоо өгсдөг зам болчихж байгаа учраас хурд нь 10 км-ээр X маань уруудах зам болчихоор чинь 25 цаг хурдтай явна. Нөгөө текст зам маань болохоор хэвээр байна гэсэн. Ингээ нийлээд 2 бүхэл 6.5 цаг зарцуулжээ. За тэгвэл одоо бүгд энэ жаахан гэсэн энэ хоёроо 5-д хураагаад 5-д хураахаар юу болох вэ гэхээр нөгөө тишээд хасчи те 2-оос хасах нь 3-ны 2 бол. За энд болохоор Y-ийг хуваах нь 10, нэмэх нь X-ийг хуваах нь 25, тэнцүү 2 бүхэл 6.5-аас хасах нь 3-ны 2 гэдэг юм болж байна. За одоо энийг энд нь хасчээ. 2-оос 3-ны 2-ыг хасаач энд 3-аар өгөхөөр манайх 3-ны 4 болчихно гэсэн үг шүү дээ. За дараагийнх нь болохоор энэ хоёрыг хасаач ийшээ 2-аар өгчнөө. Тэгэхээр 2 бүхэл 6.5-аас 6-ны 4-ийг хасахаар 2 бүхэл 6-ны 1 буюу энгийн бутгаар бол 6-ны 13 мэдсэд бутгаар. За юм болох чинь. За одоо тэнгуутл манайх эхний тэгштгэл маань X-ийг хуваах нь 10 дээр Y-ийг хуваах нь 25-ыг нэмсэн 3-ны 4 юм байна. Бүр тэгш уруу замаар явсан хугацаа олж байгаа л гэсэн үг шүү дээ. Ингээд тэгшгнээ уруудах өгсөх замд явж байгаа цагуудаа л ингээд олж байгаа гэсэн үг. Газар явсан цагаа хасаад за одоо бүгд энийг ижлэх болгоно. За 10 25 10 гэхэж бүгд 50 болгоно гэсэн шүү дээ. 53 гэхэж 150 болгох чи. За тэгэхээр энд би 15-аар өгөөд энд 6-аар өгөөд энд болохоор 50-аар өгч. Тэгэхээр 150. Тэгэхээр 15x дээр 6 гэргийг нэмсэн энэ маань 200 гэсэн үг. За энд болохоор 150 юм чинь энд 15-аар өгөөд энд 6-аар өгөөд энд болохоор 150 гэдэг чинь бүгдээрээ 25 өгч юм шүү дээ. Тэгэхээр энэ маань 15x дээр нэмэх нь 15y дээр нэмэх нь 6x нөгөөх нь болохоор 13-ыг 25-аар үрчлэхээр 325. За зөв байна уу шалгаадах да 13-ыг 25-аар үрчлэхээр 5-аар үрчлэхээр чинь 15 1-ээс 65 2 3-ын 6 2-1-ийн 2. За тэгэхээр манайх 325 мөн байна. За одоо тэгвэл энийг нэг ижлэхэн таагаар үржүүлж ухаана да.
За одоо бүгдээрээ алийг нь адилхан болох вэ? Хэрэг нь ялгаагүй харагдал байна л да тий. За Y-гээ болохоор бий очие. 30 болохын тулд 5-аар хурцлээд энийгээ хас 2-оор хурцулж. Тэгэхээр энд юу болсон гэсэн чинь 75x дээр нэмэх нь 30 Y-ийн тэнцүү 1000 болоод энийг болохоор хасах 30 Y хасах нь 12x тэнцүү хасах 650 болгоч. За тэгээ хооронд нэмчи. Тэгэхээр 75-аас 12-ыг хасахаар 63x болоод 1000-аас 650-ыг энэ маань 350 болчих юм шиг. За 350. За x болохоор манайх 350-ыг хуваах нь 63. За хоёулангийн 7 хуваачаа. Тэгэхээр энд 9 энд 50 гарчна. Тэгэхээр манайх энэ маань хэд болох юм гэсэн чинь 5 бүхөд 9-ний 5 км замаар өгсөн юм байна. Одоо би эндээс Y-г олно гэхээр за арай гайгууд нь оруулъя бүгдэр тий. За энд орлуулчих. Тэгэхээр 15 гээд x-ийн хооронд 9-ний 50 тавилаа. Нэмэх нь 6 Y тэнцүү 200. За тэгэхээр энд бүгдэр энэ хоёрыг 3 хураачи. Тэгэхээр энд нь 3, энд нь 5 үлдээд тэгэхээр 6 Y тэнцүү 200-аас хасах нь 3,250 болчих юм шүү дээ. За ийшээ 3-аар өглөө. Тэгэхээр 3,600-аас 250 хасгаар чинь 350 болчихно. За тэгэхээр эндээс би Y-г болохоор 6 хуваахаар 350-ийнх нь 3-ыг хуваах нь 6 гэсэн үг. За энэ хоёр маань 2 тал хуваагдахаар харагдаж байна да. Тэ 9-ний 350-ыг 2 дахаар 175 болчих юм байна. Тэгэхээр манай энэ маань хэд болох юм гэсэн чинь 19 бүхэл 9-ний 4 болох юм байна гэсэн үг. За энэ бол манай нөгөө уруудах зам. За ийм харах нэ манай энэ хариу. За агима хөдөлж ба урсдаг шатн дээгүүр ингээд доошоо 19 секунд бууччих юм байна. Урсдаг шат хөдөлгөөнгүй байх юм бол яг тэр хурдаараа буувал 20 секунд буна. Тэгэхээр энэ бол одоо агимагийн өөрийн хурд гэсэн үг шүү дээ. Хөдөлж буй цахилгаан шатны гишүүр дээр зогсоход хэдэн секунд зарцуулах вэ гэж байна. За тэгэхээр одоо цацуулж буух вэ гэж байгаа шүү. За тэгэхээр одоо хөдөлж буй шатаар 12 секундэд бууна гэж чинь агимагийн өөрийн хурд тэгээд шатны хурд нийлсэн хурдаар явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд 12 секундэд бууна гэхээр 12-оор үржүүлэхээр манай тэр урсдаг шатны юу гарна. Одоо урт буй зам гарчна тий. Харин хөдөлгөөнгүй шатаар бууна гэдэг чинь юу гэсэн чинь агимагийн хөдөлгөөнгүй бол яг өөрийнхөө хурдаар бууж чинь агима өөрийнхөө хурдаар буувал 20 секундэд уг замыг туулаад буутчих гинэ. За тэгс чинь бүгдээр юу болох юм гэсэн чинь тэгвэл хөдөлж буй цахилгаан шатны гишүүр дээр зогсоход хэдэн секунд зарцуулах вэ гэж чинь. За хөдөлж буй цахилгаан шатн дээр зогсоод буух юм бол доошоо ямар хурдаар буух вэ гэхээр яг цахилгаан шатны хурдаар бууй те цахилгаан шат. За ямар хугацаанд уг замыг туулах вэ буюу би одоо энийг олгож байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ маань S-ийг хуваах нь цахилгаан шатны хурдан тугаас энийг олгож байгаа гэсэн үг шүү. За тэгэхээр одоо бүгдээр дээдлийнхэн тэгштэглээсээ юуг болж болох вэ гэхээр энэ хоёр нэг л зам юм чинь тэнцвүүлчих тий. Тэгэхээр агимагийн хурдан дээр шатны хурдыг нэмлээ. Тэгээ 12-оор үржүүлсэн нь агимагийн хурдыг одоо 20-оор үржүүлсэнтэй адилхан гэсэн үг. За хаалтаа задлаад үржүүлчих эсвэл хоёулангийн эхлээд 4 хураачих. Тэгэхээр энэ ч 3, энэ ч 5 болно. Тэгэхээр 3 ширхэг агимагийн хурд, 3-ыг үржихэн шатны хурд, тэнцүү 5-ыг үржихэн агимагийн хурд гэсэн үг те агимагийн хурд. За тэгэхээр эндээс ийшээ гаргаад хасчихаар 3-ыг үржихэн шатны хурд, тэнцүү 5-аас 3 хасгаар 2 ширхэг агимагийн хурдтай адилхан юм байна шүү дээ. За тэгэхээр одоо би эндээс юу олж чадна гэсэн үг. Агимагийн хурдыг шатны хурдаар илэрхийлж чадна те. 3-ыг үржихэн шатны хурдыг хуваах нь 2 гэсэн үг. За тэгэхээр одоо би эндээс яасах гэж нөгөө замаа цахилгаан шатныхаа замыг яаж болох юм гэсэн чинь агимагийн хурдыг үржих нь 20 гэсэн шүү дээ. Тэгэхээр агимагийн хурдыг би шатны хурдаараа илэрхийлсэн гэсэн үг. Ингээд үржих нь 20. Тэгэхээр нэр хураагаад энэ чи 10 буюу 30 ширхэг
гэх шатны хурд юм ба шүү дээ. За тэгэхээр одоо эндээс юу гэсэн үг гэхээр бүгдийн чинь эцсийн зорилго нь чинь нөгөө цахилгаан шат явах хурдыг хугацааг олох гэдэг шүү дээ. Тэгэхээр зам маань болохоор яасан гэсэн чинь 30 ширхэг шатны хурд юм ба шүү дээ. Хуваах нь нөгөө шатны хурдандаа хуваалаа. Тэгэхээр 30 гэсэн юм шүү дээ. За тэгэхээр манай хариулт нь хэрвээ хөдөлж буй цахилгаан шатн дээр гишүүрдээ зогсох юм бол 30 секунд зарцуулж доошо буух нэ. За дараах нь бямба хөдөлж буй урсдаг шатаар доошо 30 секундэд буусан гэж байна. Тэгэхээр би бямбагийн хурд тэгээ шатны хурд бас өөр хурдыг нэмэгдүүлж байгаа шүү дээ. Тэгээ 30 секундээр бууж ихээр 30 секундээр үрдэхээр явж байгаа зам гарна. Ер нь энийг ингэчээ. Тэгэхээр би бямбагийн хурдан дээр шатны хурдыг нэмсэн хурдыг олж болох нь шүү дээ. Ийшээ 30-д хуваагаад өгчөө те. Тэгэхээр S-ийг хуваах нь 30 гэсэн үг. За яг мөн хурдаараа урсдаг шат хөдөлгөөнгүй байхад буух юм бол гэдэг чинь бямба өөрийнхөө хурдаараа бууна гэсэн үг шүү дээ. Бямба өөрийнхөө хурдаараа 48 үржүүлэхээр энэ цахилгаан шат урт гарна. Тэгэхээр би эндээс хэний хурдыг олчтно. Бямбагийн хурдыг S-ийг хуваах нь 48 болчих тий. За тэгвэл одоо зүгээр хөдөлж буй цахилгаан гишүүр дээр зогсоод хэдэн секунд зарцуулж буух вэ гэдэг нь болж байгаа. За тэгэхээр би одоо эндээс яг шатны хурдыг олж чадах юм биш тий. Өөрөөр S-ийг хуваан 30-аас бямбагийн хурдыг хасна гэсэн үг шүү дээ. За тэгсэн чинь бямбагийн хурд маань юу юм гэсэн чинь S-ийг хуваах нь 48. За тэгэнгүүт одоо ижил байр өгнө бүгдээр 48 эн чинь болохоор 6-г бүрчгэн 5 энэ маань 6-г бүрчгэн 8. Тэгэхээр ийшээгээ 8-ыг өгөөд ийшээгээ 5-ыг өгчнө гэсэн үг тий. Тэгэхээр 8 үргэлжлэхээр 240. Тэгэхээр 8S-ээс 5S-ийг хасгаар 3S болчихно. За тэгэхээр энэ нэрийг хураалаа S-ийг хуваах нь 80 гэсэн үг. За тэгэхээр хэдэн секунд зарцуулах вэ гэсэн шүү дээ. За тэгэхээр би одоо эндээс юг олгож байгаа гэсэн чинь нөгөө цахилгаан шат маань ямар секундэд энэ S замыг болох вэ гэсэн. Тэгэхээр би одоо T-г олгож байгаа юм чинь замаа цахилгаан шатныхаа хурданд хуваана. Гэтэл манай зам чинь болохоор юу гэсэн. Ингээ цахилгаан шатны хурд маань юу гэсэн чинь S-ийг хуваах нь 80 байгаа. За тэгэхээр S-ийг хуваах нь S-ийг хуваах нь 80 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эндээс S-ийг үрчих нь байран солигдоод ингээ хураагдлаа 80 секундэд явж өнгөрөх нэ гэсэн үг байна. Түүн хөдөлж буй урсдаг шатаар доош гүөхтэй 30 гишүүр тоосон. Дараа нь яг ижил хурдтайгаар дээшээ гүөхтэй 60 гишүүр тоосон. Хэрв хөдөлгөөнгүйгээр урсдаг шатаар доошоо буувал хэдэн гишүүр тоолох вэ гэж байна. За тэгэхээр одоо бүгдээрээ эндээсээ хугацааг нь яа л да тооцъё л да. За доошоо явахтаа болохоор T цаг зарцуулсан. Харин дээшээ явахтаа болохоор бүгдээрээ яасан бэ гэсэн чинь за нөгөө эхлээд нөгөө бэлгүүн дээшээ явахтаа 30 гишүүр тоосон, доошоо явахтаа 60, дээшээ явахтаа 60, доошоо гүөхтээ 30 гишүүр тоосон. Яг ижил хурдтайгаар гэж байгаа шүү дээ. Ижил хурдтайгаар юм чинь одоо энэ 30 гишүүр тоолох, 60 гишүүр тоолох хоёрт чинь энд нь 2 дахин хугацаа зарцуулна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр доошоо явахтаа T цаг одоо зарцуулсан бол дээш явахдаа 2 T цаг зарцуулна гэсэн үг. Яагаад бол битэрийн хурд яг адилхан учраас энд чинь 30 алхсан, энд бол 60 алхсан учраас хугацаа нь ингээ 2 дахин. За шатны хөдөлгөөний хурдыг гэсэн. Шат бол ингээл тасралтгүй ингээд урсж байгаа шүү дээ. За тэгэхээр шат болохоор яаж агс чинь T хугацаанд X гишүүр урсж байгаа гэж үтээ. X гишүүр яг урснаа гэж үзье бүгд. Тэгвэл яг энэ шиг 2T хугацаанд манай хичнээн гишүүр урсаж өнгөрөхөө гэсэн чинь хугацаанд 2x гишүүр л урсаж өнгөрнөстэй тий 2x гишүүр урснаа гэсэн яг шат энэ хооронд. За тэгвэл одоо бүгдээрээ нөгөө манай бэлгүү маань доош явахдаа 30 тоосон тийм үү. Тэр үед гишүүр болохоор x урссан баг. Яг тэр үед болохоор манай нөгөө дээшээ явхад 60 гишүүр тоосон. Тэр үед шат болохоор доошоогоо 2x ингээд урссан баг гэсэн үг шүү дээ.
Өөрөлдвөл өөдс нь урсаад байгаа ч хасна. Энэ болохоор дэмжлэг үзүүлээд байгаа юм чинь нэмнэ гэсэн үг шүү дээ. За тэгсэн чинь энэ хоёр чи яг адилхан шүү дээ. Тэгэхээр эндээс яах гэж бүгдээрээ x олсон чинь хасах 3x ийшээ хас 2x ийшээ нэмэх 2x 60-аас 30. Тэгэхээр чинь 3x тэнцүү 30 буюу манай x нь 10 юм байна. Тэгэхээр t хугацаанд манай гишүүр маань урсж байгаа 10 гишүүр урснаа гэсэн юм байна шүү дээ. Тэгэхээр одоо эндээс яах вэ гэсэн чинь манайх нөгөө хөдөлгөөнгүй шатаар доошоо буул гэсэн шүү дээ. За хөдөлгөөнгүй шатаар гэдэг чинь нөгөө манай энэ 10 гишүүр урсаад өнгөрцөн шүү дээ. Тэгэхээр урсахгүй байж их юм шүү дээ. Тэгэхээр нөгөө бэлгүүний 30 алхам дээр 30 гишүүдэд нэмээд нөгөө урсаагүй 10 гишүүр маань байж гэнэ гэсэн үг. Тэр хөдөлгөөнгүй байх үед 40 гишүүр яг алхаж буух юм байна гэсэн үг.